За сайн байна. Улангийн мэрэгэн дэстэн зүг тавтай марлаа. За өнөөдөр 7 хоногийн мэргийг 1 сарын 26-наас 2 сарын 1-ний хүртэл ямар хотлоо нагалах вэ гэсэн юм утгатай. Мэрэг ингээд өртөө адил 3 сонголттой 1 2 3 таагоор нь сонгож бол ингээд савсраар нь гарцсан одоо энэ тэ зураг арнаас тэ хээгэр нас тэ одоо сонгож олно шүү. За ингээд сонголтоо хийж савсраа одоо талархал илэрхийлэх гэж бодож байна. Надад танд өргөсөн хүмүүсээ талархал илэрхийлье. Өчигдөрхөн одоо майз цэцэг тий ханд өргөсөн байна. Майз цэцэг тий маяада маш их баярлалаа гэж хэлье. Муу одоо заяа минь тэндүүдээ тий бас маш их баярлалаа гэж хэлье. Муу өмнө нь одоо ханд өргөсөн. Тий намуу цэцэгтэй баярлалаа гэж хэлье. Бас одоо өнөрмада маш их баярлалаа гэж хэлье. Муу өмнө нь одоо Эрка Сүхбаатарта бас баярлалаа гэж хэлье. За иймэрхүү хандууд бол байна. Орой үед те. Муу YouTube-ийн супер танксаар үргэлж одоо надад ханд өргөдөг тулгаада те. Маш их баярлалаа гэж хэлье. Муу одоо саяхан 2 өдрийн өмнө YouTube-ийн супер танксаар ханд орж ирсэн. Allegri Toto одоо бас те баярлалаа гэж хэлье. Ингээд та бүхний ингээ сэтгэлийн өглөг тий надад бол маш их одоо цаашдын бичлэгийг хийх урам зориг тий эрч хүчийг надад өгч байгаа шүү гэж хэлье. За ингээд сонголтоо хийсэн бол одоо 1 2 3 гэсэн одоо ийм дараалал авъя. За нэгдүгээр карт сонгосон юм эхлэе. За энэ карт сонгосон тий. За эхлэе тавьчаад 1 сарын 26-наас 2 сарын 1-ний хооронд ямар хотлоо болох вэ гэсэн юм хийж байгаа. За ингээд бүх картуудаа зэрэг нэгдэцээ. За ийм дараагийн 7 хоног үнэхээр гой картууд байна. За ингээд за эхлээд хамгийн эхний картыг бол эхлэе гэж бодож байна. Одоо 26-наас 2 сарын 1-ний хооронд тий 7 хоногт танд одоо юу чухал болох вэ гэх бол энэ карт ингээд нэг тийм тэнгэрийн ивэл хүртээд байгаа юм шиг тий хайрлуулаад тий ивэл тий хайр хүртээд иймэрхүү тий хатан хам баггүй хатаа нэг карт баггүй тий тэгээ таны ойр тойронд байгаа хүмүүс таныг хайрлаж хүндэтгээд байгаа юм шиг эсвэл тийм байхгүй гэсэн хүмүүсийнхэн бол одоо тэнгэрийн ивэл тий ивэл дор байх тийм 7 хоног юм шиг ямар ч ингээд нэг гэр бүл өөр хүүхдээ халуун дулаан уур амьсгалыг одоо бүрдүүлж байгаа юм шиг эсвэл тэнгэрийн ивэл орж байгаа юм шиг иймэрхүү карт байна. Тэгэхээр дараагийн 7 хоног танд юу чухал болох вэ гэхээр зэрэг өөрийгөө хайрлах айгүй чухал болох юм байна. Дараагийн 7 хоногт тий. Тэгээ нөгөө тий импресс хатаа нэг карт аа. Тийм тэгэхээр зэрэг ер нь бол ямар ч улсын хатаа хаан тий одоо ард түмнийхээ төлөө ард түмнийгээ сайхан байлгахын төлөө өөрөө айгу бүрэн дүрэн гоё яах хэрэгтэй тий. Тэгэхээр зэрэг та энэ 7 хоногт тий яг хатаантай адилхан одоо өөрийнхөө одоо би мах бод болон тий сэтгэл зүг нэлийн одоо элбэг хангалуун сайхан байлгах тал дээр нэлийн одоо анхаарах тэр зүйл аяг чухал болох юм байна. Тэгээ өөрийнхөө гоо сайхан ч юм уу тий өөрийгөө таата мэдрэмжүүдээр хүрээлүүлэх ч юм уу. Тэгээд одоо дараагийн тэр зүйл аяг чухал болох юм байна. Тэгээд дараагийн 7 хоног зөвлөгөө гэх юм бол одоо өөртөө одоо амралт өгөх дуртай зүйлээ хийх байгальдах тий одоо цагийн өнгөрөх ч юм уу. Ямар ч байсан нэг тийм өөртөө амралт өгөх дуртай зүйлээ гэл тий өөрийгөө маш тий сэтгэл хангалуун элбэг төлбөр гоё айлгаараа тэр зүйл аяг чухал болно юм. За тэгж тавьж тэгчээд 7 хоногийн уур амьсгал дээр энэ карт гарсан. Энэ карт харах юм бол хүн ингээд ямар амар юм гэж хармаар тий. Гэтэл энэ картыг шууд нөгөө суусны дараа би ингээд харахад энэ доор ингээд элбэг төлбөр мөнгнүүд ингэж санагдаа. Тэгэхээр шууд дараа нь могооч эрүүл мэндийн тий нөгөө бэлэг тэмдэглээ байдаг шүү дээ тий. Тэр гэж хараад эрүүл мэнд тэр юуны могоо гуужин гэсэн тиймэрхүү юм орж ирсэн. Тэгэхээр зэрэг одоо дараагийн 7 одоо 26-наас тий 1-ний хооронд ямар уур амьсгалтай 7 хоног болох вэ гэхээр зэрэг эрүүл мэнд
ч юм уу эсвэл таны нэг тийм сүнслэг байдал тий. Нэг тиймэрхүү уур амьсгал бол байна. Одоо хуучин арьсаа гуйжуулах тий. Одоо могоо шиг тий. Хуучин арьсаа гуйжуулах тийм 7 хоног болох юм. Эсвэл тэр нь бол тийм могоо бол мэдээж нөгөө эрүүл мэндийн байгууллагын бэлэг тэмдэг шүү дээ. Могоо ингээ ороодсон хорийг хороор гэдэг. Тэгэхээр зэрэг тийм могоос айгу тийм өөрчлөлт болон эдгэрлийн тийм бэлэг тэмдэг байдаг. Эмнэлгийн өндөр тий. Тэгэхээр зэрэг дараагийн 7 хоног ер нь тий таны аж амьдрал, таны биед ч юм уу тий сэтгэл санаанд ч юм уу өөрчлөлт болон эдгэрлийн тиймэрхүү уур амьсгалтай 7 хоног тий одоо байх болно гэж хэлж байгаа юм шиг санагдчихээн. Энэ болохоор ямар уур амьсгалтай 7 хоног гэсэн чинь карт гарчихсан байхгүй. Тэгэхээр зэрэг одоо хатааны нөгөө хатаан байсан шүү дээ. Энтэй ингээд хамт явах юм бол ер нь бол бие махбодын хувьд ч одоо гүн одоо хариуцгал детокс гэдэг нь англиар тий. Детокс явагдах ийм 7 хоног болж магадгүй юм санагдаж. Ямар ч байсан тэр нэгдүгээр картыг сонгосон юм байна. Одоо хуучин арьсаа гуйжуулах мэд тий. Тиймэрхүү үйл явдал. Энийг яг тий бодит таны эрүүл мэндээр ч хилжиж магадгүй эсвэл сүнслэг тал дээр ч бас тий сүнслэг шинжилэлтэй явагдах уур амьсгалаар ч бас хилжиж магадгүй. Айгу олон үзэж болохоор тий янз бүрийн хүмүүс байгаах тэгээд тий таны бие махан дээр ч одоо бие мах бодит дээр ч тий хуучин арьсаа гуйжуулах, хуучин хорчин гараад тий эдгэх тийшээ хандгаа. Тийм юмгүй сайхан бол одоо таны сэтгэл одоо санаан дээр хуучин сөрөг юм чинь алга болоод сүнслэг шинжилэлтэй явагдах. За ингээд 2 тийм одоо паданаар ингээд тайлбарлалаа. За энэ уур амьсгал нь байлаа. Тэгчээд дараагийн 7 хоногт юу одоо ямархуу үйл явдал та 7 хоног болох вэ гэсэн чинь энэ 3 карт гарсан. 2 том аркана, 1 жижиг аркана. Гэхдээ дандаа том картууд гарчлаа. Тэр нь дараагийн 7 хоногт одоо нэг та ингээл энэ айгуу тийм гал цогтой хатан баггүй юу? Одоо дараагийн 7 хоногт амархуу явах гэхлээр зэрэг хэрүүл хянуучлаар. За нэг. Эрүүл саруул гал тий галтаа цогтоо тий нэг тийм сүнслэг байдал чинь нэлээд сэргсэн ийм карт байна. Тэгэхээр зэрэг дараагийн 7 хоногт болох үйл явдал юм бол та ямар ч гэсэн тийм бие махбодын хувьд маш өндөр тий эрчим энергитэй байх бах. Тий таны ингээл дотоод галчин ингээл сэргээл тий та ингээл хүмүүсийг татах хувцтай болдог ч юм уу. Скол ингээл юу тийм амьдралд айгуу тийм хайртай ойр тойрны хүмүүстэй ч гэсэн айгуу халамжтай айгуу гоё одоо юу тийм гал цогтой мөртлөө айгуу тийм халамжтай айгуу гоё болдог ч юм. Ямар ч нэг тиймэрхүү уур амьсгал бол байна. Тийм магадгүй энэ айгуу тийм гал цогтой карт харагдаад байгаа учраас таны эрүүл мэнд ч юм уу эсвэл таны уг нэг цаад одоо сүнслэг байдал чинь нэлээ энэ 7 хоногт эрч хүч нэлээ өндөр байхаар нэг тийм үйл явдал болж магадгүй. Одоо үйл явдал гэх хүн тийм нэг тиймэрхүү байдал байна. Тэгээд дараагийн юу гарах юм бол дараагийн картыг харах юм бол том аркана. Тэгэхээр ингээд нэг тийм урсгал ангаагдах урсгал явагдаад байгаа байхгүй юу? Нэг тиймэрхүү үйл явдал болж магадгүй юм байна. Одоо энэ маш одоо темперанстэй энэ карт болохоор зэрэг айгүй тийм ангаагч тийм карт байгаа. Тэгэхээр зэрэг нэгдүгээр картыг сонгосон бие махбод бодит маш их ангаагдах тийм 7 хоног бол эсвэл таны сүнстэй асар их эрчим хүчээр одоо цэнэглэгдээд дотоод ариусалтэй болоод тийм маш ингээд зөөхөн хэмнэлд ингээд орж байгаа хгүй таны бие сэтгэлтэй. Тэгэхээр хэрвээ одоо ядарчсэн, өвдөжсэн ч юм ядарчсэн тиймэрхүү хүн байх юм бол одоо энэ 7 хоногт таны тамир тэнхээ чи одоо тийм хөөгдөөд айгуу тийм айгуу тэнцвэртэй олноо. Сүнсний төвшин дээр үзэж байгаа хүмүүс ахын бол ямар ч ясан юу тийм эсрэг санаач маш ингээд цэвэршээд тэнцвэржээд их гоё болох тийм үйл явдал буюу одоо тиймэрхүү байдал одоо энэ 7 хоногт байна шүү гэж гарч байгаа шүү юм. За тэгчээд тэгээд энэ картыг харах юм бол
Тэг ер нь бол одоо 26 настай нэгний оронд нэлээ нэг тийм ямар ч ингээд дарамж хахалтгүй та аюух зав чөлөөдөж яж магадгүй одоо дараагийн 7 хоногт аюу завтаа тий завтаа чөлөөтэй байх тий янз бүр юм ингэж хүндрүүлж боддог байсан бол тэхээ байлгах тий тэг ер нь бол юунд ч баригдахгүй нэг дураараа байх тийм 7 хоног бол байна тий ямар ч ясан аюу тийм чөлөөд урсгал дэндүү чөлөөтэй 7 хоног болох юм бол ямар ч нэг тиймэрхүү зүйл ямар ч нэг тийм тарамж ахалдаггүй айгүйх завтаа тий. За ямар ч гэсэн иймэрхүү тий үйл явдалтай 7 хоног болно гэж гарч байгаа шиг. За ингэж тайлъя. За тэгээд одоо хамгийн сүүлд танд энэ 7 хоногт одоо танд хэрэгтэй сахиус нэнгэрийн мессеж болохоор зэрэг тийм ер нь бол энийг бас нэг хоёр байдлаар тайлбарлаж бодож байна. Та одоо эрчтэй түрүү энэ дээр ч гэсэн хэлсэн те та одоо өөрийнхөө эрч хүчээ тийм нөхөхийн тулд сайн унтаж амрах, өөрийгөө хайрлах тийм айгу нэг гоё газар амрах ч юм уу. Тийм усанд орох те одоо вантаас твтэх гэдэг ч юм ямар ч байсан зүгээр гоё ингээл хөвтэйл амраал ингэх юм бол таны одоо бие сэтгэл чинь те одоо 2 дахин одоо заслын үр дүн чинь 2 дахин чинь нэмэгдэн шүү гэсэн ийм зүйлээр бас тайлж болно. Муу одоо 2 дахь падаа нь юу вэ гэхэлэр зэрэг чимээгүй байдал гинэ. Та ингээд чимээгүй байдалд нэг хэсэг энэ 7 хоног жоохон тийм байхыг те хичээгээрээ тэгэх юм бол таны ингээд чимээгүй нэг хэсэг одоо юу гэдэг нь ганцаараа байх ч юм чимээгүй байх ч юм ингэх юм бол таны жинхэнэ хүсэл чи ингээд дотроос чи ингээд тодроод тий тодроод тийм гарч ирэх юм байна. Тэгээд бол таны сүнсний чин замыг тод гэрэлтүүлнэ гэдэг ч юм уу тий ингээд дараагийн халахам чи өөрөө тэгэл болно гинэ. Тэгэхээр нэг тийм дараагийн 7 хоногт одоо сахиус нэгний мессеж гэх юм бол нэг жоохон чимээгүй байдалд тий чимээгүй намгүй байгаад үзье. Ганцаараа байдаг ч юм уу жоохон амардаг ч юм уу тий. Тэгэх юм бол ингээд дотроос ч одоо тий дараагийн чинь алхам өөрөө ингээд ил олноо тий. Ер нь ингээд янз бүрийн хариуг тий яаравчлан тий тийм бүү одоо нэхэрээ ингээд одоо танд тийм магадгүй ингээд чимээгүй гоё сул амраад нэх юм бодохгүй тий. Ингэчээд л одоо танд одоо зөө дээр ч юм уу дотоод мэдрэмжээр ч юм уу эсвэл одоо гинтийн ямар нэгэн тий одоо юу ч юм бэ. Та ингээд айгүй тийм тайван амгалан байж чадах юм бол дотроос ч хариуцсан гарч ирнэ гэж амшиг юм карт байна. Тий. За ямар ч гэсэн тийм дараагийн 7 хоногт танд хэрэгтэй сахиус нэнгэрийн мессеж юм байлаа. Ингээд өөрөөсөө тий одоо нөхцөл байдал тохируулаад хансан мах гэж бодож байна. За ингээд өндөрлөө одоо энэ удаа тийм 7 хоногийн мэрэг учраас жоохон тийм өмнөх шигээ бүр айгүй олон карттай ингээ болцсон байгаа. Тийм дараагийн өөр утгатай одоо юу гэдэг жижиг мэргүүд айгүй хийхин тулд ингээ жоохон ингээ хөнгөвчлээд байгаа. За тэгчихэд за ингээ өндөрлөө одоо энэ хүртэл үзээд үнэхээр таарад таалагдсан бол телеграф бити мартаараа муу таалагдаад та намайг болон дараагийн 7 хоногоос сайнаар зөвхийг хүсэж байгаа хүмүүс яах юм бол энэ 7 хоногт одоо таны айгу амар чимээгүй байдаг л те. Тийм би сэтгэлчэд ингээд нөхөгдөв шүү гэх мэт иймэрхүү мессеж аяах. Тийм одоо учраас нэг тийм одоо бясалгал хийж байгаа хүний эможи ч юм уу скол ингээд суугаад айгу амгалан байгаа хүний тийм эможи хэрэг байх юм бол тийм дараараа тэгэх юм бол энэ бол тийм нэгдүгээр картыг сонгосон бөгөөд намайг дэмжиж байгаа мó өөрийнхөө тийм дараагийн 7 хоногийн сайнаар бэлэгдэж гэнэ гэсэн үг шүү. За ингээд өндөрлөө одоо энэ хүртэл үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай. За ордоор картыг сонгосон миний хэлье. 1 сарын 26-наас 2 сарын 1-ний хооронд ямар хотлаанг болох вэ гэсэн. За энэ картыг сонгосон хүмүүстээ. За бүх картуудаа зэрэг нэртэй том. За ийм картууд гарч эхэлж байна. Ураараа зүгаараад за иймэрхүү.
За ингээд хамгийн ихний тийм карт сэнийг дараа нь. За 26-наас 2 сарын 1-ний хооронд тэ ямар хөө зүйл одоо таны хувьд их чухал болох вэ гэхээр зэрэг тийм дараагийн 7 хоног тийм энэ сэлмийн хаан баггүй юу? Ямар нэгэн мэрэгжлийн тийм сэлмийн хаан бол маш их одоо толгоо тий одоо зүүн тархин аягүй сайн ажилдаг, аягүй тийм зөв шийдвэр, зөв зөвлөгөө тий аягүй тийм шийдвэртэй нэг тийм зүйл төр их гараад идэг. Тэгэхээр зэрэг одоо дараагийн 7 хоног танд юу ч ментор ч юм шиг удирдамж тий мэрэгжлийн төвчний зөвлөгөө тэр зүйл аягүй чухал болж магадгүй юм байна. Тий. Тэгэхээр зэрэг магадгүй та өөрөө тий ямар нэгэн ментор тий удирдах ажил хийдэг ч юм уу тий тиймэрхүү байж магадгүй эсвэл тийм хүн тийм одоо ментор удирдлага ч юм уу тий сайн зөвлөгөө өгдөг хүн гэдэг ч юм уу тэр зүйл тэр хүн одоо таны хувьд аягүй тийм чухал тий болох тийм 7 хоног гэж хэлж байгаа шүү байна. Тэг ямар ч байсан энэ карт нь бол мэдээ нэг тийм зүүн тархины тий одоо мэрэгжлийн ажил тий одоо мэрэгжлийн төвчний зөвлөгөө өгөх ментор гарч ирэх эсвэл та өөрөө бусдад зааж зөвлөх үүрэг хүлээх гэх мэт тий. Ямар ч нэг тиймэрхүү зүйл аягүй чухал болох юм байна. Тэгээд тий одоо оюун ухааны ямар нэгэн бэлтгэл байдал ер нь бол сэлмийн хаан бол одоо маш тодорхой тийм логиктэй хүний одоо тийм юун дээр аюух гарч ирдэг. Тиймээс одоо 20 дахь карт сонгосон хүнд болохоор зэрэг дараагийн 7 хоног нь маш өндөр шалгууртай мэрэгжлийн тийм хүн ч юм уу тийм зүйл тэр зүйл аяг чухал болно гэдэг байхгүй. Тэгэхээр зэрэг жоохон тий оюун санааны бэлтгэлтэй ментор ба тий менторын ажлаа сайн хий гэж байгаа юм уу эсвэл та өөрөө бусдад тий заа зөвлөх эсвэл тийм одоо удирдах төвчний хүний шалгалт ч юм уу эсвэл удирдамж ч юм уу мэрэгжлийн зөвлөгөө ч юм уу тэр зүйл аяг чухал болно. За ямар ч гэсэн аягүй олон зүйлээр л тайлбарлаж байгаа нэг иймэрхүү зүйл орж ирж байна. За ямар ч гэсэн ингээд өөртөөх нь нөхцөлөд тохируулаад ингээд тааруулаа сонссон байх гэж найдаа. За тэгээд ямар уур амьсгалтай 7 хоног болох вэ? Одоо чухал болох зүйл нь би сайн ингээд хэллээ. Тийм мэрэгжлийн тий ямар мэрэгжлийн төвчний зөвлөгөө тэр нь та өөрөө хүнд өгөх юм уу эсвэл хүнээс авах юм уу ямар нэгэн ментор удирдамж ч юм уу тий ямар нэгэн тийм өндөр тий талгай тархины өндөр шалгууртай мэрэгжлийн гэх мэт иймэрхүү зүйл хавь чухал болно гэдэг байна. Ямар ч ингэж хэлье. За тэгчээд уур амьсгал 7 хоногийн уур амьсгал маш гоё уур амьсгал байна. Айгүй олон хүн гээл баяр хүргээл тэнцээс орж ирж байгаа ч юм шиг тий. Ямар ч байсан тийм их гоё гоё уур амьсгалтай 7 хоног гэж хэлье. Мөн одоо энэ картыг ингээд харах юм бол тий ингээд айгүй олон хүн баад нэг хамт олон ч биш баг ямар нэгэн баг бүлэг хүмүүстэй ингээ баяр хөөрөө хуваалцаад байгаа юм шиг бадаахгүй. Тэгэхээр зэрэг тийм магадгүй гэр бүлч байж болно. Бас гэр бүлч бас нэг тийм бүлэг хүмүүс шүү дээ. Гэр бүл ч юм уу эсвэл хамтын үйл ажиллагааны үр шимээ хуваалцаад байгаа ч юм шиг тий нэг тийм бүлэг групп тий хүмүүс ингээд гэлтэй айгу баярлаад байгаа байхгүй. Тэгээд тий баяр зүйл үйл явдал болж магадгүй юм шиг байна. Тийм бүлэг хүмүүсийн дурд хамтын ямар нэгэн үйл ажиллагааны үр шим ч юм уу эсвэл хамтдаа ямар нэгэн зүйл хийдэг ч юм уу тий хамтын баяр баясгал нь тий тиймэрхүү уур амьсгал бол байна. Тий тэг магадгүй энтэй холбоод ярих юм бол тий ямар нэгэн тий одоо үнцэнтэй зүйл яриад байгаа ч юм шиг энэ хүн тий тэгээд тэр нь аяа амжилттай болоод хүмүүс баяр хүргээд байгаа ч юм шиг үнцэнтэй зүйл хэлээд яриад хийгээд байгаа ч юм шиг. Тэгээд
За энтэй холбох юм бол ингэж холбож болж байна. Тий. За уучаасан одоо тийм баярт уур амьсгалтай тий ямар нэгэн зүйл ингээд амжилттай болсон юм шиг тий. Тэгэр тайлын. Тийм одоо хөдөлмөрөө өндрөөр үнэлүүлэх ч юм уу тий урамшил авах ч юм уу. Тий эсвэл одоо ямар ч байсан айгуу тийм үр дүнтэй тийм баяр хүргэмтэй тийм үйл явдал болоод нэг тийм уур амьсгал байна. За уур амьсгал дээр энэ гарсан маа. За ингээд өөрөө бас энэ картнаас одоо мессеж авч болно. Букет. За тэгээд 7 хоногийн ямар хөө үйл явдалтай 7 хоног болох вэ гэсэн чинь энэ 3 картаар ингээд татсан маа. Тэг ямар нэгэн зүйлийг нэлээд эрж хайх юм шиг юм карт байна. Ямар нэгэн одоо асуудлын шалтгаан хайх тий яа гэм болсон болоо гэл тий. Ямар нэгэн асуудлын шалтгаан хайх. Тэгээд одоо тэрийг ингээд баг-багаар энэ нэлээд тодорцсон карт байгаад болохоор зэрэг бусад өөр тарууд картны энэ сарны мөн тий демоны карт нөгөө тийм бүдэг айгу айцтай гэхгүй. Энэ болохоор нэг зүрт тийм айц надад мэддэггүй байгаад. Тэгэхээр зэрэг одоо ямар нэг асуудлын шалтгааныг хайх, скол тэрийг ингээ баг-багаар ойлгоод мэдрээд ингээд өөр цаахыг айгу ингээл мэдрээл те. Асуудлын шалтгааныг багаар хайж байгаа мөртлөө ингээд төгшөөр те жоохон байхгүй болол өөр цаахан өмнөх юм шиг скол өөр цааж эхлэхийг мэдрэх юм шиг те. Ямар нэгэн зүйл одоо баг-багаар ойлгогдоод тийм мэдрэгдээд эхлэх ямар нэгэн зүйлийн шалтгааныг тий хайнга тий мэдэх гэх мэтлэн иймэрхүү үйл явдал байна. Тэгчээ дараагийн карт харах юм бол тий бас жоохон завгүй байж магадгүй. Одоо 26-наас тий нэгний оронд одоо тийм айгүй ажил хэрэгч байна. Айгүй ажил хэрэгчин дэмдэх ч юм уу тий ажил хэрэгч завгүй ч юм уу. Эсвэл таны одоо оюун санаа ингээл дүүрсэн тий өөр юм бодож чадахгүй тий гэл аюу тийм жоохон тэгээ тэрнээсээ болоод жоохон стресстэй өө ин чим тэр чим ямар ч ажил ихтэй юм шиг стресстэй оюун санаа ингээд дүүрээд өөр юмтэй бодож чадахгүй байх. Тийм жоохон ажил хэрэгчин дэндэн гэж тайлээ энэ картыг одоо дараагийн 7 хоногт тий. Тэгэд энэ картыг ингээ харах юм бол тэг бүр аюу гойлчих жоохгүй. Тэгүнгүүт энэ картыг харах юм бол одоо дараагийн 7 хоногт тий ямар нэгэн хоорондоо харилцаа ч юм уу одоо ажил төрлийн харилцаан дээр ч юм уу та маш тий өндөр одоо татах хүчтэй байна. Тий одоо бусдыг татах хүч гэх юм уу тий. Тэгэд ингээд та дараагийн 7 хоногт хаач явсан, юу ч хийсэн, яасан ч ингээд хүмүүсийн анхаарлын төвд байх. Тий агуу нэлийн татах хүч чинь нэлийн өндөр. Ямар нэгэн зүйлийн анхаарлын төвд байх ингээд хүмүүс одоо таны тий ирч хөөч ч юм уу нэг тийм дулаан уур амьсгал ингээл санасаа л ингээл татагдах тий. Тэгээд ингээд танаас урам зориг ч юм уу ямар нэгэн дэмжлэг хүсдэг ч юм уу. Ямар ч байсан энэ нөгөө модны хатан тий одоо бусдыгаа тий араасаа ингээд дагуулах тийм соронзон юм шиг тийм хатан байдаг. Тэгэхээр тиймэрхүү үйл явдал болж магадгүй юм байна. Бусдыг араасаа дагуул соронзон бит байх, скол айгу тий илч энергич айгу өндөр байх, бусдыг татах айгу олон хүн таныг тойрон хүрээлэх гэдэг ч юм уу. Ямар ч байсан таны эрч хүч чинь нэлээд их тий айгу дулаан уур амьсгалтай. Тэрнээс болоод хүмүүс айгу таныг дэмжих танаас одоо зөвлөгөө авах хүсэх ч юм уу тий эсвэл ингээд бусдыг араасаа ингээд дагуулах тийм соронзон тий. За ямархуу үйл явдал болно. Тэгээд энэ карт гарч иж магадгүй. За ямар ч байсан маш гоё карт байна. За тэгчээд за энэ картыг тэгээд ингээд дуусаад одоо дараагийн 7 хоногт те 26-наас 1-ний оронд танд хэрэгтэй сахиус нэгний мессеж please. Ямар баяртай байна те. Тийм тэгэхээр зэрэг сахиус нэгний мессеж гэх юм бол бити те одоо бүх зүйл одоо тэг сахиусан тэмүүлээстэй одоо сахиус нэнгэрүүдийн хяналтанд байгаа. Тэгээ ер нь бол энэ нөгөө далаа дотор
change өөрчлөгдөж байгаа байхгүй юу. Тэгэхээр ямар нэгэн том далаагаас одоо тий нөгөө рүү илүү цэнгэгтэй дулаан ор амьсгалтай гоё далаа руу шилжиж чинь шүү гэсэн юм хотгота тийм карта. Тэгэхээр зэрэг тийм сахиус тэнгэр мессеж танд юу хэлж байна гэхээр зэрэг одоо таны амьдралд одоо тохиох тий том өөрчлөлт ер нь ингээд том одоо болж байгаа ч юм уу цааш болох ч юм уу тий том өөрчлөлт нь одоо дээд ертөнцийн сахиус тэнгэрийн одоо адислал тэнгэрэлгээгээ тийм гоё боломжуудыг тий дагуулan ирж байгаа шүү. Тийм бүх зүйл аюу сайнаар тий аюу сайнаар өөрчлөгдөнө тий санаа зовлтгүй гэсэн ийм картын бүх зүйл одоо таны бодож байгаагаас ч одоо эсрэгээр өөрчлөгдөнө. Ингээд тийм бааз ингээд эсрэг ураарцсан тий тэгс мөртлөө ингээд тийм нийц маазтай тий ямар ч байсан таны бодож байгаагаас ч шал өөр эсрэгээр илүү гоёор тий өөрчлөгдөнө. Бүх зүйл сахиус тэнгэрүүдийн хяналтанд байна. Яг одоо ингээд танд ямар нэгэн том далаагаас нөгөө рүү илүү цэнгэг, илүү гоё дулаан ор амьсгалтай гоё тий урсгал руу ингээд аж амьдрал чинь шилжиж байгаа шүү гэж хэлж байгаа юм шиг санагдаж байна. За энэ дараагийн 7 хоногт хэрэгтэй сахиус тэнгэрийн мессеж байлаа. За ингээд одоо өндөрлөлийн бүх карттай тайлж дуслаа. Нилээн тийм ажил хэрэгч завгүй тэр найгуу үр дүнтэй тиймэрхүү далаар болох юм шиг санагдаж байна. Тийм. За ингээд үнэхээр таалагдсан бол лайк тараа битээ мартаараа. Таалагдаад одоо та намайг дэмжих хүсэлтэй бөгөөд өөрийгөө цаашд те одоо юуг дараагийн 7 хоногоо илүү те үр дүнтэй гоё тийм 7 хоног болоосоо гэж тийм бэлэгдээд энэ баглаац гэдэг ийм имаж байгаа. Тэрийг дараараа тэгэх юм бол тий намайг дэмжиж байгаа өөрийгөө сайнаар зөгнж гэнэ гэсэн үг шүү дараагийн 7 хоног тий. За ингээд өндөрлөө энэ үртэл үзсэн сонирхсан одоо бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай. За энэ 3 дахь картыг сонгосон үний хамгийн сүүлчийн энэ 3 дахь картыг сонгосон хэрэглэе. За энэ тавьчих. За энэ уур амьсгалтай татсан. За ингээд ямар картууд гарсан бэ гэхлээр бүгдээр ингийн нэгэд үзье. За нэгэд үзье. Том. За ийм картууд гарсан байна. За том аркана гарсан байна. Тэгэхээр үнэхээр гоё 7 хоног болох шинжтэй заяж гэсэн тавьчих. За ингээд энэ картаар болохоор зэрэг энэ картаар одоо 26-наас 2 сарын 1-ний хооронд юу чухал болох вэ танд тий? Таны аж амьдралд танд те юу чухал болох вэ гэхэлэр зэрэг ингээд одоо дээд тэнгэрээс те тэнгэрийн ивэл гэж хэлэх үү ингээд танд бол маш их одоо завгүй аюу цагийг өгж байгаа юм байна. Ер нь бол те аюу тийм завгүй байх те цагийг тий яг тэр нь ингээд хэдийгээр те аюух тийм ачаалтаа юм шиг санагдавч те талархалтайгаар хүлээж авах нь аягүй чухал болно гэсэн байна. Дараагийн 7 хоногт. Тийм. Тэгээ яагаад гэж байгаа гэхэлэр зэрэг таны одоо зорилго руугаа тий явж байгаа тэр бол хурд бол энэ юу гэж хэлмээр юм бэ? Аягүй тийм дараагийн 7 хоногт аягүй юмс хурдтай орж ирж магадгүй юм шиг санагдаж байна. Тэгээ аягүй завгүй байх ч юм уу тий ажил үс зүгээр өөрийнхөө аж амьдрал дээр ч гэсэн тий завгүй байх юм шиг юмсууд ингээд аягүй хурдтай орж ирээд тэгээ тэр бол аягүй сайн зүйлээ. Тийм болохоор тий одоо аягүй ачаал ихсэнгүүд тий дараагийн 7 хоногт та ядар чинь яс хэцүү юм бэ гэдэг чинь жоохон ингээд гомдлох биш тий. Тий надад одоо ийм их боломж орж ирж байна тий ажилтаа нэгдэг чинь аягүй сайн тий азуу шүү гэдэг аягүй баярлаа гэх тий. Тэр зүйл аягүй чухал болох юм байна. Тэгэж одоо сэтгэлээс асах нь аягүй чухал болно. Тэг яг аягүй завгүй юм шиг аягүй юмнууд ингээ орж ирэлтэй хурдтараа гэл тэг. Тиймэрхүү болох учраас талархлын эрчим одоо дараагийн 7 хоногт аягүй чухал юм байна танд. Ямар ч завгүй тий хэцүү ажилласан ч гэсэн тий ажилдаа байгаадаа тий одоо арсан даасан тэнгэрүүдтэй ч юм уу тий талархах өөртөө баярлах тий
Тэр зүйл аягүй чухал болох юм байна. Тэгээд ер нь бол талхлын эрчим тий ингээд янз бүрийн ажлыг ямар ч хэцүү ажлын явцыг бол хөнгөвчлөөд тэр нь бол тэнгэрийн тий хартан даасан тэнгэрийн дэмжлэгийг бол тий улам ихээр авдаг шүү, дууддаг шүү тий. Хичнээн их ажилдаа хичнээн их завгүй байсан ч тий талархах тэр юугаа бити мартаараа. Тэр зүйл их чухал болно гэж гарч байгаа шиг. За тэгээд одоо энэ картаар 7 хоногийн уур амьсгалыг харсмаа. Уур амьсгал яг хайр дурлал чухал хүмүүс байх юм бол тийм мэдээж тий одоо хайр дурлал дээр өөрийнхөө хайртай дуртай хүнтэйг аягүй сайхан байх тийм 7 хоногоо тий зүрх сэтгэлээсээ холбогдно бие биентэйгээ тий одоо тийм хүмүүс бол мэдээж байж магадгүй тийм байж магадгүй хамуу өөрөөр хайр сэтгэлээс гадна тайлбарлах юм бол одоо аягүй тийм ингээд зүрх амар том ингээд нээлттэй одоо дотор хүн орц магадгүй байхгүй. Тэгэхээр аягүй тийм нээлттэй тийм зүрх сэтгэлийн тийм юу аягүй тийм нээлттэй тийм 7 хоног болж магадгүй. Тий одоо эх 7 хоногт таны сэтгэл санааны хувьд маш өөдрөг тий аягүй тийм хайр татамтай зүрх тий аягүй тийм хайр татам байна. Тий ер нь ингээд та өөрийгөө болон тий ойр тойрныхоо хүмүүс ингээл дараагийн 7 хоногт ингээл чин сэтгэлээсээ хайрлал тий одоо тэр хариуч гэсэн өөр хүмүүсээс тий айгу халуун дулаанаар ирж мэрээд ямар ч байсан та нилээ нөгөө зүрх сэтгэл ингээд нээлттэй байхны дараагийн 7 хоногт тийм уур амьсгал байна. Нилээ ямар ч хүнийг дээд доод гэж алахгүй тий айгу айтах ингээл зөв тий айгу нээлттэй хүн юм асуул хариулалаа. Тэг үгд ямар ч ингэж тий зүрх сэтгэл айгу тий хүмүүст айгу нээлттэй байгаа байхгүй. Тийм уур амьсгалтай бол байж магадгүй юм байна. Тийм. За ямар ч сан эх 7 хоногт одоо зүрх сэтгэлтэй сэтгэл санааны тий амар амгалан баяр баясгалыг мэдрэх тийм 7 хоног болж магадгүй ингээд хүмүүстэй тий айгу их зүрх сэтгэлээсээ холбогдох гэдэг ч юм уу тий. За мэдээж хайр дурлал дээр үзэж байгаа юм сайхан бол тий бас юм гоё зүйл болж маа. Тийм уур амьсгал гэж магадгүй өөрснөө ингээд зурагнаас ингээд авчаараа. За тэгээд юу чухал болох вэ гэдэг нэг талархал гэсэн. Тэгээд уур амьсгал нэг одоо нээлттэй зүрх. Тий зүрх сэтгэл нэлээд нээлттэй тийм 7 хоног. Тэгээд уур амьсгал тий. За тэгээд ямар үйл явдлууд болох тий магадлал өндөр гэсэн чинь картууд гарч ирсэн. Энэ бол нэлээд тогтвортой тийм 7 хоног болох шинжтэй ажил үйлсээр ч юм уу одоо таны хийж байгаа зүйл дээр тий таны одоо ямар нэгэн ингээд зүтгэлийн үр дүн нилээд гарах тий урд нь ч юм дараагийн өмнөх 7 хоног зүтгэжсэн зүтгэлийн үр дүн ч юм уу тий ямар нэгэн зүтгэлийн үр дүн нилээд гарах одоо таны ингээд чадварч айгу бай тий үнэлэгдэх ямар ч гэсэн та ажил үйлс ч юм ямар нэгэн зүйл дээр айгу тийм бат бөх тий байр суурь ингээд тогтоож чадах манай юм хинжээ айгу мундаг угаасаа гэл одоо бүхэн одоо хүмүүсээ одоо хүлээн зөвшөөрдөг ч юм уу тий ямар ч ясан чадраараа бусдаас те хол тасрах гэдэг ч юм уу. За яг тэгдэг маа гэд ямар ч ясан одоо таны бодит чадвар үнэлэгдэл та нэлийн бат бөх те байр суурь ямар нэгэн зүйл дээр одоо тогтож чадах байхаа гэж бодож байна. За дараагийн 7 хоногт иймэрхүү. Тэгчээд энэ картыг харах юм бол одоо тий яг зүүн совь нэлээ хухарч байж магадгүй юм байна. Тийм жоохон буруу харцгаар одоо хитрхи зүүн сайн хурцтаад юу гэдэг одоо хөршгөө холын зүйл бодох ч юм уу скол хөрш тийм нэг тийм одоогийн 3 хэмжээс ертөнцид биш ингээд өөр хэмжээс лөө бүр ингээд хитрхи одоо тэр зүйлийг бодох юм уу скол тиймэрхүү тийм нэг тийм зүүн сайн маяг тэгэл хөршгөө холын бүр 3 хэмжээстэйс дээш ингээд амьдраад байгаа юм шигтэй бүр ингээд нэг тиймэрхүү зүйл бол байна. Яг юу гэдэг юм бэ сайн мэдэхгүй байна. Тэг ямар ч ясам сүнслийн ертөнцид амьдрах гэж. Тэг хэлэх юм уу. Тиймэрхүү нэг зүйл жоохон байна. Яг энэ юу гэж сайн гэдэг. За яг тиймэрхүү зүйл юу хамаагүй гэсэн хүмүүс байх юм бол ямар ч ясан одоо зүүн совь нэлийн хурц байж магадгүй. Нэг л тий мэдээд байдаг гэдэг ч юм уу одоо тий.
За ямар ч ясан тийм сүнслэг ертөнцид амьдрах юм шиг тийм карт гарчлаа. За тэгээд за энэ картыг өөртөө хуваарал тайлж болно. За тэгчээд за энэ картыг харах юм бол хөөхстэй нэр арслангийн амыг өстэй нэрээ ангаалгал тий. Тийм айгу мундаг карт гарсан байна. Тэгэхээр дараагийн 7 хоногт юу болох вэ гэхээр зэрэг ямар ч ингээд хэцүү ажил байсан. Одоо дараагийн 7 хоногт хэцүү байсан, завгүй байсан, хэцүү байсан. Чамаагүй та ер нь чадна гинэ. Тэр ажлын ард гарч чадна гэх юм уу тийм. Ямар ч одоо өндөр зорилго тавьсан тэр өндөр зорилгондоо бол тий айгу одоо тийм нямба ухаалгаар тий хийж гүйцэтгэх. Тийм. За ямар ч одоо дараагийн 7 ямар ч завгүй, ямар ч хэцүү, ямар ч өндөр тий ямар ч хэцүү зорилго байсан хамаагүй тэрийг маш өөрөө одоо ухаалаг тий нямба байдлаараа ч юм уу тий эв дүүгээрээ айгу эвтэйхэн эв дүүгээр ингэж ард нь гарч чаднаа, хийж чадах шүү гэсэн чаднаа гэсэн юм картын. За ямар хөө зүйл болох юм байна. За ингээд 7 хоногийнхаа тий ерхий ямар хөө 7 болох вэ гэдгийг хэлчихэд энэ 7 хоногт танд одоо хамгийн сүүлийн карт буюу энэ 7 хоногт танд илгээх сахиус тэнгэрийн мессеж ингээд ус хэсгийн яслаад ард нь хүн юмыг хийж өгөөд тийм картаа. Тэгэхээр зэрэг одоо сахиус тэнгэрийн мессеж гэх юм бол ингээд та ингээд хангалттай ингээд одоо их өгсөн гинэ. Тэгээ бусдад ч юм уу тий хангалттай их одоо юм уу хүмүүс тусалдаг байсан ч юм уу өгсөн ч юм уу эсвэл хангалттай их ажилласан ч юм уу тий тэгсэн одоо тий орчлын ертөнц одоо танд юу гэж хэлмээр юм те орчлын ертөнц танд одоо бэлэг байрна гэх юм аашин тий бэлэг барих гэж байна. Тэг ямар ч байсан ингээд алгаад дэлгээд зүрхээ нэгээд тий талархан аваараа гэх гоё мессеж юм санагдаж байна тий. За энийг маш одоо энгийнээр одоо хэлэх юм бол одоо та ингээ бусдын өгж байгаа тий уг хайр, халамж, тусламжийг ингээ татгалзалгүйгээр ингээ хүлээж аваараа тий. Яахан бэ хэрэггүй байрлаа. Одоо юу гэдэг ингээл тий нэрлэхүү зам бол ерөөс хэрэггүй маань тий. Өөрийгөө тий би юм аваад чи хамтлаа гэдэг ари дэнтөх юм авч болохгүй гэдэг ч юм уу тий. Януучлаарч хоёрч морсонд нөгөө тиймэрхүү зүйл бол өөрийгөө ингээл буруутгаал тий нэрлэхэл тех хэрэггүй тий. Уучлах ч юм уу тийх бол хэрэггүй. Зүгээр ингээд та бусдад одоо бусдын өгж байгаа хайр халамжийг тий татгалзалгүйгээр одоо хүлээж аваа тий. Тийм мессежийг танд олоо өгч байна. Амуу одоо та дандаа ингээ бусдад өгдөг хүн байж магадгүй байна. Тэгээд тийм гэхдээ бас тий та ч гэсэн одоо хүнээс юм авах тий ирэх байгаа шүү гэсэн. Иймэрхүү мессеж өгч гэж бодож байна. За ингээд тийм базаад одоо тий хэлэх юм бол одоо та ингээ хангалттай их хүнд тий юм хийж өгсөн ч юм уу, тусалсан ч юм уу, эсвэл хангалттай айгүйх ажилласан ч юм уу тий. Тийм болохоор зэрэг одоо орчлын ертөнц танд хариу бэлэг барих гад байна тий. Тэрийг нь тийм зүгээр л алгаад илгээл тий сүрхээ нэгээл ингээл тийм талархан аваа энэ тас нөгөө талархалж хол гэсэн тий талархан аваа тий тийм нэрлэх хэрэггүй гэж байна. Би ийм их юм авч чадахгүй гэдэг ч юм уу. Би юу хийсэн болоод ийм байдаг гэдэг ч юм уу. Тийм тэгдэхгүй одоо бусдын өгж байгаа тий халамж тусламжийг бол ингээ зүгээр л аваа тий. Тийм. Та өмнө нь нас аюух хүнд өгдөг хүн байсан байж магадгүй. Тэгээ одоо ингээд тий авдаг хүн болоороо тий хүн ингээд туслах гад байвал тий нэрлэлгүй аваараа л гэж байна да. За ийм гоё мессеж байна. Тийм. Маш их сүнслэг даруухан гоё хүмүүс энэ каюг тэнэсэн юм шигтэй. Гэсмэл ажил байсан бас аюу гоё тий. Чадвар нь үнэлэгдэнэ гэж тийм энэ 7 хоногт тий. Тэгээд аюу хэцүү ажлыг ямар ч хэцүү юм одоо энэ 7 хоногт орж ирсэн та ингээд даваал ард нь гарах юм байна. Өөрийнхөө аюу эв дүүгээрээ тий. За тэгээд аюу гоё тийм нээлттэй зүрхтэй уур амьсгалтай.
Тийм таларлаа битээ мартаараа гэж чинь. За ингээд өндөрлөө дууртаа сонгосон юм гээд ингээд өндөрлөөд тийм үнэхээр таарад таалагдсан бол лайк тархаа битээ мартаараа мөн таалагдаад та намайг одоо дэмжих хүсэлтэй хүмүүс байх юм бол тийм энэ их сонин карт энийг жоохон тийм гариг галактик гэж орж ирээд таалгаад тийм энэ картыг одоо юу гэдэг бэлэгдээд та намайг дэмжих хүсэлтэй өөрийнхөө 7 хоногийн сайнаар тий одоо бэлэгдэх зөвгөнөх хүсэлтэй хүмүүс ахын бол одоо гариг галактик тий огтрууд байдаг нөгөө гаригуд байдаг тий гаригийн эможи галактикийн эможи энэ төр байх юм бол тий одоо сүн сүн зам галактик ч юм уу эсвэл Андромеда галактик ч юм ямар ч гэсэн тиймэрхүү утгатай гариг юм уу галактикийн тийм утгатай тийм эможи хам бол дараараа тэгэх юм бол 3 дахь хартаг сонгосон бөгөөд өөрийгөө айгу сайнаар одоо галактикийн хэмжээний тийм мундаг том хүм тийм болоорой гэж тэг зөгнж ийн гэж одоо тийм ямар тараараа за ингээд өндөрлөө одоо энэ хүртэлтэй үзсэн сонирхсан одоо бүх хүмүүстээ маш их баярлалаа ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай бай бай